이런 비들이 도가 асууддаг бүр язгуураас нь буюу угаас нь үүсэх ёстой. Тэгэхээр энэ дээр бид ингээд Монгол улсад энэ одоо 6 дахь хөтөлбөр. Энэ ингээд нийтдээ 5 удаа валютын сан хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хамгийн анхнаа нь 91-ээс 92 онд stand by гэж нэрлэдэг байгаа. Одоо хүмүүс stand by гэж яриад байдаг. Дараа нь ECF буюу Extended Credit Facility гэж хэрэгжүүлсэн байгаа. Онуудын хар. Тэгээд хамгийн сүүлд нь дахиад stand by явчаад одоо Extended Fund Facility гэж байна. Тэгэхээр энэ янз бүрийн англи санхүүгийн залтай нэрүүдийг битгий тоо. Мөн үү? Нэг. Хоёрдугаар энэ янз бүрийн одоо энэ татвар матвар гэдэг ингээ хооронд нь хагардуулж байгаа юм дээр бүтэн анхаараач. Ерөөсөө энэ 91 оноос эхлээд Монголд хэрэгжүүлсэн юмны чи хорон үр дүн нь юу вэ гэхээр ерөөсөө энэ Монгол төгрөгийн ханшны уналт. Өөрөөр хэлбэл би одоо ингийн жишээ болгоод хэлье. 2011 онд сүү болтын засгийн газрын авсан зээл одоо ингээд баахан хэрэгцээр бол баг тэр зээлнээс шахуу болоод энэ хөтөлбөрт хамрагдах юм шиг тайлбарлаад байна шүү дээ. Нөгөө евро бондын Европоос авсан гэдэг шүү дээ. Тэгвэл 2011 онд сүү болтын засгийн газар тухайн мөнгийг авч хагаад $1 тийм 1100 төгрөг байсан байгаа. 1100. Тэгэхээр одоо 2500 болчихоор Батцуу энэ яриад байгаа шиг тэр Батуултын засгийн газрын авсан зээлийг Батуултад сандаа өгөөгүй ч гэдэм үү. Өнөөдөр дөнгөж 18 20 нас хүрсэн бид нар 2500 зөрөөгөөр нь төлөөд байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Тэгэхээр тухайн улс орны ерөөсөө өрөнд ордог үндсэн гол өрөнд оруулдаг зал нь тухайн улсын үндэсний мөнгө тэмдэгтийн ханшийг унгах байхгүй юу? Ханшийг унгах. Өөрөөр хэлбэл өндөр хүүтэй жилийн 10% хүүтэй долларын зээл өгөхөд зөвхөн харагдаж байгаа хэсэг нь. Тэр долларын зээлийн иргэд төлөх бид нар бүгд цалин орлого тэтгэмж бүгд төгрөгөөр байгаа. Тэгэхээр бид нар төгрөгөөр тэр орлогоо олцоод төлөх болонгууд нь нөгөө төр нь арчаагүй эзэнгүй учраас 1100-ээс 2500 болчихгод өнөөдөр төлж чадахгүй болчиход байгаа байхгүй. Хэрвээ 1100 дээрээ байсан бол монголчуудын хөдөлмөрлөх нь ерөөсө буугаагүй. Бараг морь нохоо мэд зүтгэдэг болсон. Тэгэхээр төгрөг тогтвортой байсан бол энэ өрийн асуудал үүсэхгүй. Тэгэхээр ерөөсөө тэр голланд өвчин ингээд байгаа чинь баялагтай улсуудтай биш. Тэр баялагын мөнгөний мэдээж янз бүрийн офшорчд аваа гарчдаг. Гэхдээ хамгийн гол нь төр засаггүй болгочоод тухайн улсын Мозамбик доллар байна уу, Монголын төгрөг байна уу, Украиний гривен байна уу, Египтийн фаунд байна уу унгаад байгаа. Тэгээ хоёрдугаар нь сайжруу асуулт асууад бацуур докторч шиг болно лээ. Энэ Extended Fund Facility гэдэг хөтөлбөрийг бол геополитикийн маш өндөр ач холбогдолтой оронд хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл тэр улс нь өөрөө өнөөдөр эхэлсэн байж байгаа дэлхийн 3 дугаар дайн чухал геополитикийн ач холбогдолтой газруудад хэрэгжүүлж байгаа. Нэгдүгээр жишээ Украин 2014 он. Украинд албан ёсоор үндсэн хуулиар сонгогдсон байсан ерөнхийлөгч Януковичийн төрийн эргэлтээр Майданаар авч хаяж жагаад тэгээд өөртөө гаргал болсон Порошенко гаргаж ирж жагаад 2014 онд энэ кредит Extended Fund Facility хөтөлбөр хэрэгжүүлсэн хөтөлбөр эхлэхэд $1 8 гривен байсан Украины 8 Украин төгрөгтэй гэсэн үг. 2 жил хүрэхгүй хугацаанд дотор 28 болсон. Тэгэхээр яаж Украины ард түмэн тэр өрнөөс гарах юм бэ? Тэр хүмүүсийн цалин 2.8 дахин өсөөгүй байхгүй юу? Энэ Украины жишээ. Дараа нь Египтийн жишээ. Египтэд 30 жил ноёрхсон хаан шиг болсон байсан Хосни Мубаракийн мөн төрийн эргэлтээр Араби хавар гэж нэрлэж байгаа сольж хаяад дараа нь Ладын ахын дүүс гэдэг хүмүүсийг гаргаж иж баахан хооронд нь хэрэлдүүлж уралдуулж байгаа. Тэгээд нэг юм одоо энэ сүүлийн ерөнхийлөгч нь томдогдсон, ард түмэн сонгогдсон гэж нэрлэгдээд байгаа боловч бас л Америкуудын гарууд томдогдсон. Тэгээд яг Extended Fund Facility хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Хагас жил дотор $1 8 Египет фаунд байсан бол 18 болсон. 2.5 дахин унсан. Тэгэхээр ерөөсөө энэ хөтөлбөрийн чинь гол зорилго бол эндээс нэг буянтай царайлт бид нар юу ч өгөхгүй. Зээлүүдийн өшөө өндөр хүүтэй зээлээр солино. Тэгэхээр бид бүр хорлонтой. Тухайн үедээ 575% хүүтэй авсан Батуултын авсан засгийн газрын доллар 1100 хахад авсан зээлийг өнөөдөр 2500 болцсон байхад бид нар дахиад төлж чадахгүй 3% хүү нэмээд 875 болгоод сунгачж байгаа. Эдгээр ингээд угаасаа саард ордноос алга болчихно. Тэгээ баяр маяр шиг баяр зөгчгөө зүхтаад алга болчих واخгүй юу. Хэн төлөхий дараагийн төр засаг нь эний чи дахиад төлөх болоход долларын ханшийг энэ хөтөлбөрийн дагуу 4000 5000 болгочоод нөгөө засгийн газар нь дахиад төлж чадахгүй дараагийн Extended Fund Facility гэж явна. Гэхдээ энэ дээр дахиад нэг юм ойлгоцгаа. Би яагаад геополитикийн онцгой ач холбогдолтой газар гэж нэрлэдэг юм гэхээр Монгол өнөөдөр дэлхийд хаач байхгүй онцгой ач холбогдолтой. Яагаад тэгэхээр Орос хятадыг тойруулаад дэлхийн 3 дугаар дан халуун шатанда орцсон явж байгаа. Та нар одоо гараад интернетээр үз. Дэлхийн халын зүгүүд хаана байж гин? Цаанаас нь Америкийн цэрэг Орос Украины армийн хувцсамсаа орж иж бууж болдог газарт нь бол хамаагүй төрийн эргэлт хийж байгаа болчихно. Манайх руу Америкуудын Европын нэг сум нэг цэрэгч орж иж чадахгүй. Орос хятад хоёр хаадын үлдээс нь утгаар хамгаалагдсан байхгүй юу. Тэгэхээр эдгээр ганцхан арга нь ерөөсөө энэ төрийг санхүүгийн залт аргаар аваад
Тэгээ өөрсдийн угаасаа энэ улсын хүүгдтэй болсон тогтоомын засаглалыг үргэлжлүүлнэ. Энэний тод баталгаа. Нодон жилийн сонгуул хар машинаар болсон. Яах гэж ман намыг гаргасны чинь учиг одоо тайлагдж байгаа. Тэгээ та нар нэг юм ерөөс нь уус төрчд болон хүмүүс эх орончд анзаарахгүй байгаа нь яагаад энэ хөтөлбөр заавал 3 жил зурагдж байгаа. Яг ман намын настай тэнцүү байхгүй юу? Ман нам 2016 оноос 20 он хүртэл 65 судалтай болцсон. Эхний жилд нь баяр цагнаар нь үг хэлүүлээд, чойж сүнгээр нь үг хэлүүлээд ястаа болохоо байлаа гэсээр байгаад ард түмний хөөрөгдөл, хиймэл долларын эрэлт бий болгоод бүх төгрөгийн хаалганд доллар руу шилжээд ингээд божинуулчгуудаа араас нь аврагч бурхан шиг орж ижин хөтөлбөрийг зурхтаа яг 3 жилийн хугацаатай зурж байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Одоо нэг дахиад үгүйс тайлбарч юу гэж хэлэх гээд байна гэхээр ерөөсөө бид нар өнөөдөр депакта буюу бодит байдалтай долларын эздэд валютын санд бүх эрх мэдлээ алдаад 20 жил явж итэл чин өнөөдөр дэ жюри буюу бүр албан ёсоор хөтөлбөр зураад тэгээд одоо их хурлыг дуудаж авчаад та нар хуралдаад энийг батал. Мөн үү? Засгийн ингэж төсөө хий. Энэ татлуудыг нэм. А дараас нь яг үгээр айгүй ноцтой юм. Энд төр чин хууль болж батлагдаа гарчингууд энэ цагдаа нар чин энэ хуулийн дагуу бүх ард түмэн дээр эрүү үүсгэнэ. Прокурор нь яллна. Шүүх нь Монгол улсын нэрийн өмнөөс хөөрхийн долларын зээлийг төлж чадахгүйгаа нийт монголчуудыг ялдаг. Өөрөөр бил дэ жюри өнөөдөр хууль тогтоох институт гүйц засах шүүх засгалч ингээд эдний гарт 3 жилийн хугацаатай шилжиж байгаа байхгүй юу? Энэ айгүй ноцтой юм байхгүй да. За баярлалаа. Маш баярлалаа. Энэ тайлбар бол богино хугацаанд маш их хэрэггүй явуулаа.